Hi guys, хобболхой болонгийнхаа цаашаахан дугаарт тавтаа морил. What is up you guys? Ингээд та бүхэндээ цаашинхэн weekly recap бичлэгээр уулзаж байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ бас л зөндөө олон ховж өвөдийг базаад ярих гэж байна. Okay. Мам базаж явснаас хов базаж явъя гэж хотлоо өөрөө үг зохиосон юм. За манайхан тэгэхээр өнөөдөр хэдүүлэнд нь ярих бас нэлийн олон ховд байна. Тэгээд ер нь надаас айгүйх ойрын үедэд асуугдчихсэн хов байгаа. Ягаад энэний тухай ярихгүй наа? Ягаад ярих байгаа юм бэ гэд ингээд хүмүүс айгүйх ингээд линк энэ дээр явуулчихсан. Тиймэрхүү гоё ховж яваад байгаа. Okay. Тэгэхээр guys stay tuned. За тэгэхээр манайхаа хамгийн ихний ховж маань болохоор Ariana Grande болон Ethan Slater хоёрын хайрынхын тухай байгаа. Okay. Actually lack thereof. Okay, тэрхүү хайр ингээд мөхөтгсөн. Okay, no longer together. За тэгээ энэ тухайн нэрээ намайг яриач яагаад ярьсангүй вэ гэдээ яг өнгөрсөн weekly recap дээр хүмүүс асуучихсан байсан. Ингээ Ariana-гийн тухай ярьж ин гэхээр нь яг нэг Ethan-ээс салсан тухай ярих гэж байгаа юм байсан чинь ингээд ярилгын өнгөрөөчлөөгээ тэгжсэн. Тэгээд тэрэн дээр манайхаа би яг өнгөрсөн weekly recap-а бичлэгээ хийж дуусчаад editor-лүүгээ явуулчаад тэгсний дараагаар яг тэрхүү одоо салсан гэдэг мэдээлэл нь гарч ирсэн байхгүй юу? Тийм болохоор угаасаа тэр бичлэгт оруулах боломжгүй байсан. За тэгээд одоо та бүхэндээ ярьж өгөх гэж байна. За тэгээд та нар маань ч гэсэн айл үжигээ сонсчихсан байсан байх. Ethan Slater, Ariana Grande хоёр хайрын шоуханууд маань салсан юм байна. Тус тусынхаа замыг хөөхөр шийдвэр гаргасан гэсэн. За тэгээд энэхүү яг мэдээлэл нь хизээ дэлгэгдсэн бэ гэхээр 6 сарын 8-ны өдөр дэлгэгдсэн байгаа. За тэгээд яг Ariana-гийн өөрийнх нь insider source нь аль бие ёсоор ийм мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өгсөн юм бэ. Юу гэж хэлсэн бэ гэхээр it's amicable. They gave lots of time and careful consideration and decided to go their separate ways гэж байгаа байхгүй юу? Энэ amicable гэдэг нь болохоор ерөн зүгээр ингээ хоёулаа шийдэд гаргахыг хилдэг янз бүрийн тийм муухай юм болоогүй ингээ хоёр талаасаа угаасаа тэгж хүсэж исэн гэсэн одоо нэг тийм утгатай үг байдаг. За тэгээ хоёулаа яг зөндөө хугацаанд бодож үзээд тус тусынхаа замыг хөөсөн дээр юм байна гэж шийдээд тэгээд ингээд салсан байгаа. За гэхдээ тэр хоёр бол still friends хэвээрээ одоо хүртэл ингээд найзууд хэвээрээ байгаа. Тэгээд бинийг одоо хүртэл ингээд айгүйх дэмждэг гэсэн ийм зүйлийг insider source нөхсөн байна лээ. За тэгээд бас нэг зүйлийг хэлсэн нь болохоор маш сонирхолтой зүйл заяа. They have been quietly broken up for several months гэж байгаа байхгүй юу? Энэ хоёр аль үшээ салчихсан байсан юм лээ манайхаа. Салаад бас нэлээд олон сар болчихсон гэж аахгүй several months. Тэгээд тэрийгээ ерөөсөө зүгээр ингээд дэлгээгүй нууцлж ийсэн. Тэгээд ер нь бол энэ хоёр тус тусынхаа замыг хөөсөн гэдэг ийм зүйлийг хэлсэн байгаа юм. За тэгээд insider source нь бас ингэж хэлсэн байна лээ. Ariana бол одоо ингээд одоо салчаад айгу зүгээр байгаа те, she's doing great. Ерөөсөө тэгж нэг амар харамсаж амтрэхгүй байгаа. Яа тэгэхээр айгу заагүй байгаа. Өөрөөхөө нэг одоо хийж байгаа Eternal Sunshine Tour аялын тоглолтын дээр айгу анхаарлаа хандуулж байгаас гадна удахгүй одоо release хийх гэж байгаа шинэ альбом дээр айгу фокуслж байгаа. Тийм болохоор ерөөсөө нэг тэгж гунгалж энэ дээр ах за байхгүй. Ер нь she's doing great гэдэг ийм зүйлийг insider source нь хэлсэн байна лээ. За тэгээд л өстой боо юм басандаа манайхаа. Okay. Өстой интернетээр бөө юм болсон хүмүүс та янз бүрийгээр л бичээлтэй. Угаасаа л ойлгомжтой байсан шүү дээ. Тэ та нар одоо юундаа ингэж сүржин даа. Угаасаа энэ хоёр бол хизээж бүтэхгүй байсан гэдэг нь бол угаасаа ойлгомжтой байсан. Анх ингээл энэ хоёрыг нийлж хахад хүмүүс яаж илаа манайхаа. What the fuck? Ethan Slater, this SpongeBob гэлтэй хүмүүс Ariana арайчтай бүр явж ийм SpongeBob-тай ингэ нийлээд тахтай явах. Тэгээд яагаад SpongeBob гэдэг вэ гэхээр цаад Ethan Slater чинь театрын жүжигчин штэ тий. Уул нь бол яг ингэ тайзны жүжигчин байхгүй юу. Тэгээд тэрэн дээрээ SpongeBob гэд musical дээр тоглож исэн яг SpongeBob-ийн дүрээр тоглож исэн. Тэгээд тэр одоо зураг бичлэгнүүд нь гадуур амар тараад тэгээд тийм нэр авсан байхгүй SpongeBob гэдэг нэр.
Тэгээ ядж хаад чи хүмүүс Ethan Slater-ыг айгүй амар цараматай гэж хүмүүс айгүй гадуур ярьдаг шүү. Тэгэл Ariana Mende ийм сайхан хүүхэн байж яхаа тэр ийм явж ийм гажинстай газрын хаанаас болоод ирсэн юм бэ гэмээр ийм гачин царайтай залуутай ингээд нийлчдэг юм бэ энэ төр гэл амар одоо тэгээ Ethan Slater-ыг доош нь хийжсэн. За яагаад Ethan Slater-ыг тэгж нэг амар доош нь хийгээд байдаг вэ гэхээр зүгээр яг жоохон цараматайгийн хувьд бол цараматай те. Гэтэ хүмүүс яагаад тэгж аягүй муухан хандчихсан бэ гэхээр уусаа ойлгомжтой Ethan Slater чинь Ariana-тай одоо нийлхийн тулд өөрийнхөө эхнэрийг тэгснээ бүр өөрийнхөө newborn baby-г анхны төрсөн өөрийнхөө үр хүүхдийг хаян байж одоо эхнэрийнхээ араар нь 50 байж Ariana Grande-тэй нийлсэн штэ. Тийм учраас хүмүүс айгүй их Ethan Slater-ыг үзэн яддаг учраас ингээд царайвцсан дээр нь айгүй их хэмээдтэй өстэй амар гачин царайтай залуу малуу гэд. За тэгээд энэ хоёр болохоор албан ёсоор 2023 оны 7 сард яг ингээд анх энэ хоёрыг нийлцсэн байж магадгүй энэ хоёр ингээ явуулж байгаа юм шиг байна гэдэг тиймэрхүү яриа хөөрөө гарч эхэлжсэн, сургалт гарч эхэлжсэнийг бол та нар ч гэсэндээ санаж байгаа байх. Яг нөгөө нэг Wicked эхний киноныхоо одоо зураг авалтын талбай дээр сетэн дээр хамт ажиллаж байхдаа ингээд энэ учаанжаан болсон гэдэг байгаа штэ. За тэгээд яг чимээгүй явж байгаад 2024 оны 11 сард энэ хоёр албан ёсоор ингээд Instagram-аар official болж исэн. Яг ингээд үерч байгаа гэдгийг зарлж исэн байгаа. За тэгэл тэр цаг мөчөөс хойш бол ингээд Ariana ч айгүй хейтиг авдаг, Ethan Slater бол бүр маш их хейтиг авдаг. Тэгээ бүр ингээд high school sweethearts байсан. Тэгээ бүр 10 жилээсээ үерхдэг байсан. Бүр тийм амар олон жилийг хамтдаа өнгөрөөсөн эхнэрийгээ хаяад, орхиод, араар нь тавиад Ariana Grande-д нийлсэн учраас тэг хамгийн өрөвдөлттэй ч юм уу хиний Ethan Slater-ийн эхнэр нь бүр дөнгөж хүүхдэд төрүүлсэн ингээд тэ яраа хүүхдтэй байж иж нөхрийгөө бодоод нөхрийнхөө карьерийг бодоод бүр ингээд төв алгасаж нүүсэн штэ. Ягаад тэгэхээр энэ Wicked кино чинь зураг авалт нь Англид хийгдэх байсан. Лондонд хийгдэх байсан. Тэгсэн чинь ингээд те энэ Ethan Slater эдгээр чинь бол бүгдээр л Америкт амьдардаг хүмүүстэй тэгж яхад эхнэр нь бүр ингээд нялх хүүхдээ аваад төрөөд удаагүй байж иж ингээд нөхрийгөө дагаад ингээд нөхрийнхөө карьерийг бодоод хамтдаа Лондон руу нүүж исэн. Бүр тийм байж ахтантай ингээд эхнэрийг араар нь тавьжсэн штэ. Тэгээ хамгийн амар ингээд хүмүүсийн ярьдаг зүйл нь бол яалтчгүй нөгөө нэг Ariana эхнэртэй нь уулзж исэн, танилцж исэн. Тэр битгий хэлд ингээд бөөнөр хамтдаа нэг гэрт нь очиод одоо оройн зоог бариад те ингээд хоол идээд тэгэнгүүтээ Ariana бүр ингээд хүүхд мөхтэйг нь нялх хүүхдийг нь бүр ингээд гар дээр тэрч юмрээд ингэжсэн мөртлөө аавыг нь ингээд хулгайлчихсан те одоо нөхрийг нь ингээд хулгайлчихсан гэдэг. Тэрэн дээр бол хүмүүс айгүй их ингэж дургуцаж Ariana-г шүмжилж ярьдаг байгаа. Тэгээд ер нь бол тэр цаг мөчөөс хойш энэ хоёр бол хизээж те ингээд бүтэхгүй. Энэ бол хизээж ингэж удаан үргэлжлэхтэй үрд мөнхийн relationship бол яасан ч биш. Та нар харж л байгаараа хэдхэн жилийн дараа салцсан байх байна гэл тэгсэн. Үнэн байж манайхан аль үшрэн салаадах одоо ингээд 3 жил бас болсон байгаа аахгүй юу. Тэг бас хүмүүсийн бодсноос арай илүү удчихсан байна. Хүмүүс хязгаарч 3 жил болно гэж бодоогүй нэг жил болол юу юм те тэгээс салах байх гэсэн чинь ашгүй бас ингээ 3 жил болсон юм байна. Гэхдээ ойрын бас нэг 8-9 сар бол те ялангуяа нөгөө нэг Wicked 2 дугаар Wicked гарсан штэ 2 дугаар кино. Тэр үед ч гэсэндээ би та нартай ингээ ярьжсэн энэ хоёрыг салцсан байж магадгүй гэж хүмүүс ингээ таамаглаад байгаа гэд. Яагаад вэ гэхээр тэрхүү нөгөө нэг киноныхоо премьер дээр нь янз бүрийн тийм промо ивентүүд дээр хизээж энэ хоёр ингээ хамтдаа ингэж зогсож энэ төр харагдахгүй байсан. Бүр ингээл Ariana, Cynthia хоёр ингээ голд нь бол те нөгөө Ethan Slater чи бүр ингээ захт махтна айгу өрөвдөлттэй те зогсож мөгссөн байсан штэ. Ерөөс ингээ хоорондоо дотн харагдахгүй байсан. Тэгээ тэр үед л хүмүүс энэ хоёр салцсан байж магадгүй гэд яриадсан бараг л тэр үеэр салцсан байсан байхаа гэж би бодож байна. Ягаад тэгэхээр ингээд энэ саяар source нь хэлсэн шүү дээ те ингээд салаад бас нэлээ олон several months болчихсон ингээд тэгсэн болохоор бас хүмүүсийн таамаглаж ирсэн яг тэрхүү үеэр л салчихсан байсан байх гэж би бол бодож байна. За тэгээд та нар нөгөө Candace Owens гэдэг эмэгтэйг мэдэн шүү дээ те. Ер нь бол political commentator гэж хэлж болно те ингээ улс төрийн тал дээр айгүйх тэгэж vocal badge ингээ янз бүрийн юм хүргэдэг мэдээллүүдийг хүргэдэг ийм эмхтэй байдаг. Би бас ингээ Candace Owens-ийн тухай бас нэлээд олон удаа ярьжсэн санагдаж байна. За тэгээд Candace Owens яасан гэсэн чинь Ariana-гийн тухай дээр айгүй их юм их шүмжилж ярьсан байгаа. Яг энэ мэдээлэл гараад те Ariana Grande, Ethan Slater хоёр ингээ салчихжээ гэдэг мэдээ гарсны дараагаар шууд өөрийнхөө одоо YouTube хуудсан дээрээ бичлэг хийгээл энэ тухай ярьсан байгаа. Угаасаа
ойлгомжтой байсан энэ хоёр салхан те Ariana Grande бол айгүй тийм муухай эмэгтэй ийм дандаа муухай үйлдэлүүдийг хийж идэг те хизээч ингээд соло байгаа, single байгаа, ганц биер байгаа боломжтой те ийм эрэгтэйчүүдийн араас гүйдэггүй ямар эрэгтэйчүүдийн араас заавал ингэж chase хийдэг вэ гэхээр unavailable буюу те үрэх боломжгүй ганц би бус тэ аль үшэнэ их нэртэй аль үшэнэ сүд бүсгүйтэй аль үшэнэ найз охинтой ч юм уу тэ аль үшэнэ хүүхэдтэй ч юм уу тиймэрхүү дандаа ирчүүд рүү ингэж одоо шүлсээ асгаж ингээ араас нь гүйдгээ. За тэгээд тэр хүмүүсийгээ ингээд тэр залуучуудаа их нэрээс нь ингээд найз охиноос нь салгаж авчгаад жоохон үерхэж агаад тэгээд хайчихдаг. Яагаад вэ гэхээр Ariana-гийн хувьд бол ингээд thrill өгдөг юм те аягаа ингэж сэтгэлийг хөдөлгөж ингэдэг зүйл нь болохоор ингээд хүний юмыг авч байгаа. Өөр эмэгтэй хүнийг нь өөрөө болгож байгаа. Би тэр эмэгтэйгээс илүү шүү гэдгийг ингээд мэдэрч байгаа нь бол өөрийнх нь хувьд бол тэр ингээд одоо юмыг нь хөдлөгдөг тэр thrill нь байдаг. Харин яг тэгээд тэр эрэгтэйчүүд нь өөрийнх нь болоод нөгөө одоо найз охин эхнэрээсээ салчингууд Ariana Grande-гийн хувьд ерөөс сонирхолтой санагдах болчихдог. Тийм учраас ингээд хаяад дараагийнхаа unavailable залуу руу ингэж явдаг гэдэг ийм зүйлийг Candace амар ингээд шүүмжилж ярьсан. Бүр яг тэгж яриад амар ингээд жоохон доогөлж их шүүмжилж ярьж исэн. За тэгээд энэ тухай дээр бүр ингэж ярьж байгаа байхгүй Candace. Энэ бол угаасаа ойлгомжтой. Ariana Grande daddy issues байдаг. Тэ daddy issues гэдэг чи одоо аавгүй өссөн ч юм уу те тийм одоо охтуудын одоо хийдэг зүйл гэж одоо нэг асуудал гэж яриаддаг шүү дээ. Одоо нэг жоохон сэтгцэнд нь бүр орчихсан асуудал. Одоо аавгүй өссөн учраас гэтээ аавгүй өссөн бүх хүмүүс бол тийм daddy issuesтэй гэсэн үг биш. Заримдаа аавтаа өссөн мөртлөө daddy issuesтэй тийм одоо хүмүүс байдаг. Заавал эмэгтэй хүн гэдэг ах шаардлагагүй л дээ. Эрэгтэй хүмүүс ч гэсэндээ daddy issue-тэй, эсвэл mommy issue-тэй байдаг те. Тэр нь бол юу вэ гэхээр одоо эрэгтэй хүний одоо нэг ноён нуруу гэсэн юм айл гэртэнд байгаагүй, тэгж өсөөгүй, тэрийг харж өсөөгүй учраас одоо жишээ нь эмэгтэй өнөр аваад ярихад те эмэгтэй хүн том болчихлээрээ өөрөө тийм юм харж өсөөгүй учраас өөрийнхөө romantic холбоо одоо те харилцаан дээрээ яаж одоо байхаа мэддэггүй. Тийм учраас дандаа буруу хүмүүсийг сонгодог ч юм уу те эсвэл ингээд өөрөө нэг тийм serious relationship хизээж байж чаддаггүй дандаа ингээд нэг relationship-ээс нөгөө relationship лөө үсэрч явж яадаг ч юм уу те нэг тийм жоохон romantic холбооноор асуудалтай хүмүүсийг analyze хийгээд энэ нэг угаасаа тийм гэр бүл төсөөгүй аавгүй өссөн учраас ийм daddy issue тендер гэж одоо ярьдаг байгаа. За тэгсэн чинь Candace Owens-ийг тэгж хэлж байхгүй Ariana Grande бол ингээд daddy issue те угаасаа ойлгомжтой байдаг. Яагаад вэ гэхээр жоохон бахтанд бас ингээд аав ээж хоёрын салчихсан тий ингээд аав нь бас л нэг иймэрхүү ээж мэдийнх нь араар нь тавиад ингээд салчихсан байдаг. Тийм учраас тэгээ өөрөө ингээд аавгүй өссөн учраас аав нь өөргөө хаяад орхио явсан учраас одоо бусад хүмүүс тийм байдлыг мэдрүүлэхийг хүсдэг. Тэ ингээд бусад эмэгтэйчүүдэд ч юм уу эсвэл бусад жоохон хүүхдүүдэд ч юм уу те заавал аавыг нь авч эсвэл нөхрийг нь авч ингэж өөрсөнд нь орхигдуулсан мэдрэмж өгөхийг хүсдэг. Ягаад тэгэхээр өөрөө жоохон байхдаа тийм орхигдуулсан мэдрэмжийг авч исэн учраас гэдэг ийм зүйлийг Candace Owens ярьж өөрийнхөө тэр нөгөө нэг юун дээрээ YouTube-ийнхаа шоун дээр тэгж айгүйх ярьсан байна лээ. Тэгээд тэр яг Ariana Grande-гийн тухай ярьж байгаа хэсгүүд нь social media-гаар бүр амар viral болсон. TikTok дээр айгүй viral болоод хүмүүс бол айгүйх те хиндэ Candace Owens-тэй одоо санал нийлж байгаа нь харагдчихсан. За, ийм байна манайхаа. Тэгээд Ariana Grande ч юм уу, эсвэл Ethan Slater ч юм уу те аль нь ингээд энэ тал дээр өөрснөө гарч ирж бол те янз бүрийн нэг тийм statement тэрэ хийж өөрсдөө social дээр юм тавих ч юм уу те тийм хийгээгүй. Зөвхөн одоо ийм insider source нь л ингэж хэвлэл мэдээллийнх нь мэдээлэл одоо хийж энэ талаар нь зарласан юм байна лээ. Тэгээ ямар ч байсан энэ хоёр маань юу хасууд байхаа болж тэг хүмүүс бол Ethan Slater-ыг амар өрөвдөж байгаа. Өрөвдөх нь ч юу юм бтэ те. Хөрхидөө интесто ийм гоё сайхан хүүхнийг те ийм celebrity A-list celebrity зэрэглэлийн од ийм сайхан хүүхэн те өөрийг нь сонгоод авлаа гэж бүр итгээд те хайрын сайхан ихнэрээ үнэн ч сайхан өөрийг нь дэмждэг байсан ихнэрээ ингээд те өөрийнх нь ялах үрийг хаяад ингээд Ariana-тай баргалцтай үрд мөхөл байна гэж бодоод ингээд явсан бахта те. Тэгээд эрэгтэйчүүд бол энээс юм сураасаа гэж ингээд айгүй хүмүүс ярьж байгаа харагдчихсэн те. Та нар өөрөөсөө чи айгүй хайрладаг эхнэрийг найз охиныгаа хайж авах юм бол ийм л юм болдго юм шүү те. Үрд мөнхийн одоо юм гэж байдаггүй юм шүү. Хэрүү ингээд айгүй муухай байдлаар нийлсэн бол те ар мараар тавьж ингэж нийлсэн хүмүүс хизээж ингээд удадгүй юм шүү өнтер гэдэг талаар те ингээд айгүй хүмүүс ярьж байгаа харагдчихсэн. Тэгээд айгүй хүмүүс Ethan Slater-ыг
өрөвдөж байгаа, хөөрхилж байгаа. За glow up хийх гэдэг энэ хүү концепт ойрын хэдэн жилүүдэд маш тренд болоод байгааг та нар надаар хэлүүлдэггүй мэдэж байгаа. За ер нь тэгээд glow up хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Glow up хийнэ гэдэг нь бол зүгээр л хүн өөртөө арчаатай байхыг хэлээд байгаа байхгүй юу? Өөрийгөө арчлаад, өөрийнхөө гаднах хузамж, гоо сайхан, эрүүл мэндтэй анхаарал тавихыг glow up хийнэ гэдэг байгаа юм. Гэхдээ хүмүүс маань энэ хүү концептыг буруу ойлгоод заавал glow up хийнэ гэхээрээ айгуу тийм гоё салонд орчин гэл өөрийгөө пампер хийгээд л те айскул дандаа байн гоо сайханд орж явах, дандаа байн массаж хийлгэж явах, дандаа байн хум суруугаа янзлуулж явах. За айскул бүр ингэ цаашлаад plastic surgery хийгээд явах ч юм уу те. Тим зүйлүүдийг glow up хийнэ гэж ойлгоод байдаг. Гэхдээ үгүй манайхаа glow up-ыг маш энгийнээр зүгээр гэртээ хийчихэж болно. Ийм онцгийн мен дээр home beauty гэдэг хэсэг байдгийг та нар мэдэх үү? Тэрхүү home beauty хэсэгт та нарыг glow up хийхэд туслах бүх зүйлүүд байж байгаа. Одоо жишээ нь шүүлтүртэй шүршүрний толгойг авч хэрэглээд өөрийнхөө арьсанд анхаарал тавьж болж гин. Эсвэл арьсан дээр чинь батга өрөвсөл их гараад байгаа бол батга өрөвслийн эсрэг LED red light therapy mask-ыг аваад хэрэглэж болж гин. Эсвэл заавал байн салаа орж их мөнгө төлж үсний лазерт ороод ах шаардлагагүй гэртээ үсний ургалт зогсоох лазерын аппаратыг аваад хэрэглэж болж гин. За эдгээрээр ч зогсохгүй V-line массажны аппарат, автомат шүд цэвэрлэгч, үрчлээний эсрэг массажны аппарат, за тэгээд шүд цариулах сет гээд таны glow up хэрэгтэй бүх зүйл энд байгаа. Тэгэхээр манайхаа айгүй их цаг зав, энерги, мөнгө төгрөгөө өрөн байж гатгшаа гарч glow up хийх гэдэг шаардлагагүй. Зүгээр гэртээ хэрэгтэй зүйлсүүдээ аваад 10 минутыг өөртөө зарцуулаад glow up хийх боломжтой шүү. Glow up хийхэд чинь туслах бүх хэрэгслүүд E-Monster Gemini Home Beauty section байгаа шүү. За тэгээ бүгдээрээ glow up хийж улам хөөрхөн сайхан болцгоё. Тэгээ манайхаа хэдүүлээ дараагийнхаа мэдээлэл рүүгээ орцгоё. Дараагийн мэдээлэл маань угаасаа ойлгомжтой, бүр ингээ weekly recap болгоноор яригддаг. Хоёр эмэгтэй тухай ярих гэж байна. Хин гэдэг нь угаасаа ойлгомжтой байгаа байх. Selena Gomez and Hailey Bieber. Okay. За манайхаа энэ хоёрын дунд дахиад л юм болоод тахчээ. Би саяхан нөгөө нэг Knicks-ийн тухай ярьж байх та тий NBA Finals-ын тэрхүү бичлэгэн дээр бас ингээд тэр хоёрын дунд нэг хальт юм болсон гэд ярьжсэн шүү дээ тий. Ингээд Selena Gomez-ийг хүмүүс Hailey-д хандаж shade хийж байна. Өөрийнхөө тэр story-гаараа гэж гадуур яриад байгаа гэд тийм мэдээлэл хүргэсэн баа. За тэрний сацуугаар одоо ямар үг гэдэг вүлээ? Тэрний хажуугаар гэдэг одоо сацуу гэдэг нэг үг. Сачуу. За та нар мэдж байгаа хүмүүс хагаад бичээд өгөрөө. За надад толгойн төр байгаа боловч яг би зөв хэлж байгаа үгүйг мэдэхгүй байна. За түүний хажуугаар манайхаа яг тэрхүү мэдээллийн хажуугаар бас нэгэн мэдээлэл гарч ирсэн байхаа. За энэ хоёрын дундх одоо драмаг улам одоо эрчимжүүлэх зүйл гэх юм уу? Юу вэ гэсэн чинь нэштэй дахиад л нөгөө нэг Hailey Bieber чинь Selena Gomez-ийг дуурайгаад унлаа. She is obsessed with Selena Gomez. Oh my god, Hailey Bieber is copying Selena Gomez again. Гэл дахиад л тийм юм гараад ирсэн заяа. Тэгээ би бүр ингэж харчаад за ёо. Одоо тэгээ юун дээр нь хүмүүс копицэн гэх гэж байгаа юм бол тоо гэл ороод харсан. Shocking. Okay. Ингэж намайхаа 6 сарын 9-ний өдөр Jennifer Aniston өөрийнхөө Instagram болон TikTok аккаунтууд дээр нэгэн бичлэгийг пост хийсэн байгаа заяа. Тэр бичлэгт нь болохоор Benny Blanco болон Selena Gomez хоёулаа ингээд одоо орсон байдаг. Тэгэд ямар төрлийн бичлэг вэ гэхээр одоо хиний Jennifer Aniston-ы өөрийнх нь нэг үсний продуктнуудыг ингэж зардаг ийм брэнд байдаг. Тийм брэндтэй тэр нь болохоор Lola V гэдэг ийм одоо үсний бүтээгдэхүүнүүдийн брэнд байгаа байхгүй юу? За тэр брэндийнхаа нэгэн шинээр гарч байгаа ийм үсний зангилааг тайлдагтай detangler энэ тэр одоо тийм бараг продуктнуудаа ингэж промот хийх гэж суралцлах гад нэгэн тийм зохиомжид жижигхэн скет хийсэн байгаа хгүй. За тэгээд яг ингээл харагдаж байгаа нь болохоор Benny Blanco ингээл хиний гэрлөө нь очиод Jennifer Aniston-ы гэрлөө нь очиод ингээл хаалгыг нүдэл тэгээ Jennifer гэл тэгэл Jennifer болохоор ингээд Benny Blanco-г оруулахгүй гэл ингээл нуугдаж өө энэ яах гээд байгаа юм болоо гэсэн чинь Benny Blanco ингээд дараагийн хаалгаар ороод ирдэг заяа. Тэгэл Jennifer ингээл яасан Benny чи яах гэж энд ирсэн ингээл гэсэн чинь чи санахгүй юм уу ингээд би чам дээр ингээд үсний цаг
цаг авсан шүү дээ. I have an appointment гэл тэгсэн чинь Jennifer тийм билүү за чи суучих гэл тэгсэн чинь тэр хоёрыг ингээд нэг өөр яваад орсон чинь Selena Gomez алужнэ Jennifer Aniston гэртэн байж идэг. Тэгэл Benny Blanco гахаал чи юу жаа гэсэн чи би энд юу яах гэж ирсэн ч гэлээ те ингээд хинтээ Jennifer-тэй уулзах гэж ирсэн ингээд одоо өөрийнхөө бас бүтээгдэхүүн тэрийг харуулах гэж ирсэн ч гэлээ нэг юм ярьдаг байхгүй. За тэгэл Benny Blanco-гийн үсийг нь ингээл янзлал заяа Jennifer Aniston ингээл үсэнд нь ингээл баахан product-нуудаа түрхээл тэгэл ингээл үс мөсийг нь янзлж манзлаад л тэгээд энэ хоёр Selena Gomez, Benny Blanco хоёр бас ингээл хиний Jennifer Aniston гэрлүүн ороод одоо шүүгээ мүгэрөө нь ороод заяа хамх хувц мувцыг нь өмсөж үзээд гутал мотлыг нь өмсөж үзээд тэгээд ингээ явж байгаа байхгүй гэрээс нь гараа явж байгаа. Тэнгүүдээ яг хамгийн эцэст нь Selena Gomez хинд зориулаа Jennifer Aniston баярлсан талархснаа илэрхийлээд ингээ нэг Rare Beauty-гийнхаа нэг жижигхэн gift тийм багийг өгдөг нэг жижиг юм дотор ингээл баахан нэг өөрийнхөө Rare Beauty-гийнхаа бүтээгдэхүүн төрүүдийг хийсэн юм ингээ Jennifer бэлгэлдэг байхгүй. Тэгээд нэг ийм хүүрэн жижигхэн зохиомжит инээдми юм байсан. За тэгсэн чинь яг тэр өдрийн дараахнаар нь заяа манайхаа одоо энэ ч нь болохоор 6 сарын 9-нд тавигдсан гэж байгаа шүү дээ. За тэгээд харин нэг 7 хоногийн дараа юм уу 5-6 хоногийн дараа ч юм уу те хин Hailey Bieber өөрийнхөө Instagram дээрээ яг 6 сарын 14-ний өдөр юм байна. Өөрийнхөө Instagram-ийнхаа story-н дээрээ нэг юм тавьсан байгаа юм аа. Нэгч биш нэг 2-3-ыг заяа. 2-3 тийм story тавьчихсан байгаа. Юу эсэн бэ гэхээр яг тэр чинь болохоор яг нэг Nix ясны дараахан болсон зүйл байгаа аахгүй. Одоо Nix тоглосны дараахан болсон зүйл. Тэгээд эхнийх нь story дээр нь болохоор Hailey Bieber ингээд цамц өмсчихсэн. Тэр цамц нь зүгээр ч нэг цамц биш ингээд Nix гэж бичсэн байгаа аахгүй юу. Тэгээд тийм одоо зураг хийчихсэн байсан яг тийм цамцаг өмсчихсэн. Тэгээд арталт нь нөө Justin зогсож байгаа нь бол харагддаг. За Justin-ийн ингээд хүзүүнийх нь шивээс энэ харагдаж байгаа юм. За дараагийнх нь story нь ямар story байсан бэ гэхээр тэр одоо яг өөрөөх нь өмсөжсэн тэр Nix-ийн crew neck шүү дээ. Тэр хиний өмсөжсэн одоо хаанаас гаралтай цамц вэ гэдгийг харуулж байгаа нэг тийм дараагийнх нь story байхгүй. Тэр нь болохоор манайхаа Jennifer Aniston боёо одоо Jennifer Aniston чинь Friends гэдэг нөгөө алдартай цуврал дээр Rachel ийм дүрд тоглодог шүү дээ. Тэгээ Rachel боёо Jennifer Aniston тэрхүү одоо яг crew neck-ийг тийм яг адилхан Nix гэсэн тийм crew neck-ийг Friends дээр өмсдөг байгаа байхгүй. Friends нэг анги дээр нь. Тэгсэн чи яг тэр Jennifer Aniston-ы одоо Rachel-ийн дүрээр тэгээ өмссөн байсан тэр зургийг нь дараагийнхаа одоо story-н дээр оруулсан байна. За тэгснэ дараагийнх нь дахиад нэг story нь болохоор шүү дээ. Ийм нэг quiz хийсэн байл да. Одоо нэг иймэрхүү тийм хөгжилтэй quiz интернет гэдэг чинь онлайнаар чи одоо энэ цувралын аль characterтэй адилхан одоо зан төлөвтэй вэ гэдгээ мэдмээр байна уу гэл нэг тийм асуултанд хариулаад нэг чи энэ юм байна тэр гэл нэг юм харуулдаг шүү дээ. Нэг тийм quiz-нүүд байдаг. Тийм quiz-ийг л хин Hailey хийсэн байл да. Тэр нь болохоор Friends-ийн аль character бэ гэж team quiz хийсэн юм шиг байгаа юм. За тэгсэн чинь тэрнийх нь хариулт нь чи Rachel юм байна гэдэг ийм хариу гарч ирсэн байхгүй. You are Rachel Green гэчихсэн заяа. За тэгээд тэр хариугаа ингээд тавьсан байхгүй. Яагаад одоо чи Rachel Green-тэй адилхан зан төлөвтэй вэ энэ гэдэг тэр хариуг нь гаргачихсан. Яг тэр quiz-ийнхаа одоо хариуг постлчихсан. За ийм нэг 3 дараалсан яг ийм юунд хийсэн story-нуудыг. За тэгээд хүмүүс oh my god тэ aging борооёга аавын хараяга гэдтэй бүр ингэ шок дахиад дуурайж ингэж утсан. Яагаад вэ гэхээр сая хэдхэн хоногийн өмнө те хэдхэн хоногийн өмнө Jennifer, Selena Gomez, Benny Blanco 3 нийлсэн ийм зохиомжит юмыг постлоо тэр ингээ viral болоод явсан байхгүй. Энд нөгөө viral болоо явсан. Тэгсний дараагаар Hailey гарч ирэнгүүтээ яг тэр одоо Selena Gomez, Benny Blanco хоёртой хамтдаа зохиомж хийсэн те хамтдаа ингээ associate хийжсэн тэр дотных нь хүний буюу Jennifer Aniston-ы ингээ зураг мөргийг тавиад тэрнтэй адилхан одоо Jennifer Aniston-ы өмссөн те Rachel-ийн дүрээрээ өмссөн зураг цамцыг хүртэл адилхан өмсөж тэгэж ингэж харуулад те чи бол Rachel Green энэ гэж юм тавьж байгаа болохоор ингээд дуурайж гин гэдэг ийм зүйлийг хүмүүс гадар ярьж эхэлсэн. Окей. Тэгэл дахиад л дуурайж гин те ингээд Hailey бол бүр ингээд дандаа л Selena Gomez ямар өөр тэ Hollywood-ийн хүмүүстэй ийм ойр татна байна янз бүрийн тийм одоо юм
сурталчилгааны юм хийх ч юм уу, янз бүрийн ингээд нийлж агаад те янз бүрийн юм дээр коллаб хийх ч юм уу, тэр хүмүүсийнх нь араас нь шууд Hailey бас дуурайгаад дагаад ингээд холбогдох гэж үздэг тэр хүмүүстэй. Гэт те тийм учраас ингээд копид ч яана гэж үзсэн байгаа юм. За түүнээс гадна манайхаа бас нэг юм босно нь бас саяхан болсон хэрэг заяа. 6 сарын 10-ны өдөр Selena өөрийнхөө Instagram дээрээ одоо нэг постыг оруулсан заяа. Тэр пост нь болохоор бүгд бүтэн ингээ 16 зургнуудыг оруулчихсан тийм пост байгаа байхгүй юу. Ер нь тэгээд нөхөртөө зориулж хийж байгаа пост байгаа байхгүй юу. Ягаад вэ гэхээр Selena одоогоор Лондонд байгаа. Нэг Only Murders in the Building гэдэг цуврал нэдэг штэ тий. Тэр цувралынхаа шинэ одоо season-ыг shoot хийгээд film хийгээд ингээд Лондонд байгаа даа байхгүй юу. Харин тэгээд хин Benny Blanco болохоор ихэвчлэн одоо Лос Анжелестай тий Америкт байгаа. Тэгээд би танарт хилжилүү яалаа. Benny Blanco ч нөө юу ядаггүй, нисгээс айдаг. Нисэж чаддаггүй. Тэгээ тийм учраас ингээд ер нь ийшээ тийшээ явдаггүй. Хэрвээ ингээд Америк дотор явсан ч гэсэндээ одоо Лос Анжелесаас Нью-Йорк энэ төр явсан ч гэсэндээ хідэж нисдэггүй, машинаар явдаг гэж байгаа байхгүй. Хідэн цаг одоо барих байсан ч хамаагүй ингээд машинаар явдаг. Эсвэл автобусаар явдаг, эсвэл усаа онгоцоор явдаг. Хизээж ингээд те онгоцоор явдаггүйгээд тийм учраас угаасаа Benny Blanco хинтээ хамт ингээд явж чадахгүй те Selena Gomezтэй хамт ингээд Лондон руу явж чадахгүй ингээд гэртээ байгаа. Тэгээд Selena тэрэнд л зориулаад те нөхрөөсөө хоолойгоо болохоор ингээд тийм юмд зориулаад ингээд баахан өөрийнхөө тэр хоёрын хамтдаа авахулсан баахан зургнуудыг хийгээд ингээд caption өгчихсэн байгаа байхгүй юу? Distance means so little when someone means so much. Miss you baby гэж бичсэн байгаа байхгүй те. Одоо хол зай бол юу ч бишээ. Яг л чи тэрхүү хүндээ бол те маш их хайртай тэр хүн чинь чиний хувьд хамгийн одоо чухал хүн чинь бол одоо distance те хол байх гэдэг бол юу ч бишээ гэсэн утгатай зүйл ингэ бичингүү те. Чамаага санжишоо хонгор минь гэд ингэ бичээд тэгээд Benny Blanco tag хийчихсэн байгаа байхгүй юу. За тэгсэн чинь тэр зургнуудынх нь 16 зураг оруулсан байсан гэсэн шүү дээ. Тэр зургнуудынх нь нэг зураг нь болохоор яг Selena Benny хоёрын хурмных нь нэг зураг байгаа байхгүй. Хурмын дээрээ Selena Benny хоёр ийм юу тэ байсан мэл тэ ийм oyster-нууд заяа. За oyster гэдэг үг нь яг үнэхээр орчуулга юм би мэдэхгүй байна. Одоо дун гэдэг баха. Одоо 71 ам тийм байдаг штэ ийм хясаа жилөө. За окей. Тэгэд oyster-ыг ингээ онгоолгоод яг тэр shell нь байдаг штэ гаднах энэ хатуу юм нь тэрэн дээр ингээд Selena and Benny гэж бичсэн байхгүй. Selena and Benny гэж бичингүүтээ яг нөө хурмынхаа өдрийг бичсэн байдаг. 9 сарын 27 2025 гэх ингэ бичсэн байхгүй. За тэгсэн чинь just wait. Энэ болохоор хэдний өдөр постлогдлоо? 6 сарын 10-ны өдөр те. За тэгсэн чинь 2 хоногийн дараагаар буюу 6 сарын 12-ны өдөр Hailey бас нэгэн постыг хийсэн өөрийнхөө Instagram дээр. За тэр нь болохоор нэг Hailey-гийн Brandon Road одоо ийм зуны лонч хийж байгаа шүү дээ. Та нар бас тэрийг харсан уу? Ингээл зуны ийм янз бүрийн юу заяа Pocket Blush гэд гараад аль үшээ гарцсан тийм бүтээгдэхүүн байдаг шүү дээ, тэ. Ийм нэг хөөрхөн юу байдаг? Blush тэ. Хацар өнгө оруулагчнууд яг тийм хэлбэртэйгээр тийм Pocket Bronzer-нуудыг шинээр лонч хийж байгаа. Одоо сүүдрүүд гэсэн үг тийм бронзер ингэж гаргасан. За түүнээс гадна бас нэг бас янз бүрийн өөр тийм юунд гаргаж байгаа юм лээ. Бас Glazing Milk Luminizer гэж байгаа байхгүй, нэг тийм жоохон юм саамаатай юм шиг тийм ингэж жоохон ингэж гэрэлтүүлэх гэж ингэж түрхдэг нэг тиймэрхүү янз бүрийн юм шинэ бүтээгдэхүүнүүдийг ингэ summer launch гэд зонд зориулаад гаргаж байгаа. За тэгээд тэрэндээ зориулаад Rhode Island гэдэг ийм мужид тийм pop-up event хийсэн байхгүй юу? Яг тэр launch-той зориулаад за тэгээд тэр одоо pop-up event-ийнхаа зургнуудыг ингээд хийгээд нэг юм пост хийчихсэн байна. За гэхдээ манайхаа яг тэр дунд нь штэ нэгэн зураг байсан. Тэр нь болохоор яг адилхан одоо яг тийм oyster заяа. Ясааны тийм shell-н дээр, хоосон shell-н дээр Hailey гэж бичсэн байгаа хгүй юу? Яг өөрөх нэрийг. За тэгэнгүүт та нар бодоод үз юу ч хэлэх гэж байгааг одоо баг мэдчихэж байгаа бах те. 6 сарын 10-нд Selena-гийн одоо постлсан тэр зургнууд дунд нь яг тийм oyster-ны одоо зураг байсан. Тэрэн дээр нь яг Selena and Benny гэж биччихсэн байсан oyster-н дээрээ. Тэгсэн чинь 2 хоногийн дараа ингээд Hailey пост хийсэн чи тэр дунд нь бас яг адилхан тийм oyster-ны shell-ны зураг байгаа. Тэрэн дээрээ Hailey гэж биччихсэн байсан. Тэгэнгүүт хүмүүс яг энийг дахиад Selena-г дуурайж гинэ, copy хийж байна
гэж бодсон байгаа юм. За тэгээ энэ хоёр зүйлээс болоод тэ ингэж Jennifer Aniston-тэй ингэж жоохон холбогдох гэж тийм юм пост хийсэн. За тэгээд энэ хясааны зургийг ингэж адилхан юмар хийсэн гэдэг. Энэ дээр нь энэ хоёр зүйлээс нь болоод хүмүүс бол ингэж дахиад л тэ Hailey Selena-г дөрөөж ийн бүр үнэхээр obsessed болчихож үнэхээр ингээ бүр байнга одоо Instagram-ыг үзэж сууж идэх юм шиг байна энэ гэдэлтэй баахан тийм юмыг ингэж хүмүүс гадуур ярьж одоо Hailey руу дайрч байгаа Selena-гийн фэнүүд гэсэн үг. За тэнгууд угаасаа ойлгомжтой Hailey-гийн фэнүүд орж ирээд л те бас л Hailey өмөрөөд л те юу яахлаар дөрөөсөн байдгийг наадах чинь зүгээр coincidence те зүгээр л ингээл тэгж таарсан байна. Юуг нь дуурайгаад ах юм юу байсан. Тэглэж Selena ямар одоо Jennifer Aniston-ыг өмчлөөд авчихсан байгаа биш те. Энэ тэргээд нэг тиймэрхүү юмыг бас ярьж өмөрчээсэн. Ямар ч байсан ийм зүйл болсон байна энэ хоёрын дунд. За тэгээд яг энэ хил ам гараад те ингээд хоёр фэнүүд ингээ алцаад байжсэн үеэр дахиад нэг юм болсон юу вэ гэхээр гиг унтх нэгэн юм мэдээл одоо сошиал медиадаар тавигдаж ихсэн. Тэр нь болохоор Selena Gomez саяхан лайв хийсэн. Instagram дээр лайв хийлээ. Тэгээд тэр лайв дээрээ Hailey ингэж address хийгээд одоо Hailey руу ингэж shade хийсэн. Тэгээд лайвынхаа үеэр гэдэг тийм юм явж гисэн байгаа. Тийм одоо пост нууд заяа. За тэгээд тэрэн дээр нь одоо яг тавигдж байгаа зураг нь яг л нэг хин Selena лайв хийж байгаа юм шиг нэг тиймэрхүү зураг мөр тавигдсан байгаа байхгүй юу? За тэгээд хүмүүс итгэчихсэн ялангуяа Hailey-гийн фэнүүд бол итгэчихсэн харал да тий наад Selena ч л угаасаа ийм мэдрэл гараагаа үздэй тий ингээл бүр ингээд лайв хийгээл лайв дээр бүр ингээд хүнийг яриад байж байдаг Hailey яриад байж байдаг хизээч Hailey ингээд Selena-г тоож ингээд лайв майваар ярьдаггүй штэ энэ гэдэл тий баахан тийм болсон тэгсэн чинь манай хаан тэрийг ингээд хүмүүс fact check хийгээд үзсэн чинь энэ бол худлаа мэдээлэл байсан Selena ерөөсөө ойрын үед ингээд лайв энэ дээр хийгээгүй тэр хүмүүсийн тавиад байгаа зураг нь штэ ингээд яг Selena Gomez лайв хийж байгаа юм шиг байсан гэд тэр нь болохоор бүр нэлээд олон сарын өмнө Selena-гийн хийсэн лайв аахгүй Instagram дээр хийжсэн лайв нь тэр лайвын тухай би бас ярьжсэн санагдаж байна. Ингээл баахан одоо юм яриад л те өөрийнхөө хүмүүс өөрийг нь юу гэж хүмжилдэг тухайн тэр ярьдаг штэ ингээл миний хоолой ингээд хүмүүс ингээд асуугаад байдаг энэ гэл нэг тиймэрхүү юмыг яриад түүнээс гадна яг тэр лайв нь бол юу өөрийнхөө шинэ гарч исэн тухайн үед өөрийнх нь Rare Beauty-гээс шинэ гарч исэн бүтээгдэхүүн болох нөгөө нэг lip butter гэдэг нэг тийм уруулан өлгшөнд ядсан шүү дээ. Тэр launch хийгдэж байгаа үед тэгэж одоо тэрийгэ promote хийх маягаар тэг ингэж Instagram дээр live хийжсэн. Тэр лайвыг нь худлаагаас хэсгийг нь авчиж 50 хүмүүс ийм ингээ шинээр лайв хийчихсэн. Тэгээ тэрэн дээрээ ингээд Hailey Bieber-г муулаад ярьсан гэдэг те нэг тийм мэдээлэл гарч ирсэн. Тэгээд нөгөө fact check хийгээгүй хүмүүс нь болохоор тэрэнд айгу хурдан итгэчихсэн. Тэгээ бас ингээ гадуур тэрнээс болоод бөө бас юм болсон байгаа. Тэгэд ер нь бол угаасаа харагдаж байгаа байхад ингээд хүмүүсийн худлаа ярьдаг мэдээллүүдээс болоод л ингээд фэнүүдээс болоод ингээд энэ хоёрыг улам алцуулаад байдаг. Тэгээд одоо Hailey Selena-г дөрөөсөн гэдэг дээр ч гэсэндээ нэг тийм I don't know би лав ингээ харчаад нэг амар өстө яг таг дөрөөсөн мэн гэж бас хэлж чадахгүй. Ингээ үнэхээр ингээ coincidence байсан байж магадгүй. Нэрээ энийг ярьж байгаагийнх бүр нэг галзуу те фэнүүдийн одоо гаргаж ирсэн нэг юм яриа заа. Энэ бол бүр үнэхээр солиотой байсан заа. Oh my god манайха үнэхээр тэнэг. Энэ бол бас нэлээд олон одоо баг нэг сар 2 сарын өмнө болсон явдал заа. Юу вэ гэхээр 5 сарын 24-нд заяа манайха Selena бас нэгэн одоо постыг өөрийнхөө Instagram дээр хийсэн. Окей. За тэр нь болохоор бас 11 зургийг оруулсан нэг юм пост байгаа байхгүй юу. За тэр нь болохоор өөрийнх нь яг Лондонд оцсны эхний 7 хоногийн зургнууд л юм байна л да. Яг Лондон руу нүүсэн гэдгсэн шүү дээ. Одоо энэхүү зураг алтаа хийхэд бол тэр зургнууд нь бүгдээрээ яг л Лондонд оцсон анхныхаа 7 хоногт юу хийсэн бэ гэдгийг харуулсан зургнууд аахгүй баахан найзуудтайгаа ингээл гадуур идж байгаа Лондонгийн ресторан төрүүд ороод хоол идж байгаа тэгэл найзуудтайгаа авсан зургнууд нөгөө нэг одоо co-star-нуудтайгаа хамт авсан зургнууд ч гэдэг юм уу те иймэрхүү зургнууд ингээд тавьчихсан байсан. За тэгэнгүүтээ caption болохоор first week in London гэж бичсэн байгаа байхгүй юу. Анхны одоо 7 хоногоо те Лондонд өнгөрөөсөн анхны 7 хоног гэдэг ийм caption бичсэн байсан. За тэгсэн чинь яг тэр өдөр заяа 5 сарын 24-ний өдөр гэхдээ Selena-г яг тэр пост хийснээс нэг хэдэн цагийн дараагаар нэг 5-6 цагийн дараагаар Hailey өөрийнхөө Instagram дээр бас зураг хийсэн маа заяа. Тэгсэн чинь тэр пост нь Hailey-гийн пост нь бас 11 зурагтай байсан гинэ. Яг 11 зураг. Selena-гийн пост нь ч гэсэндээ яг 11 зурагтай байсан заяа. Тэгээд Hailey-гийн хувьд болохоор шүү дээ те Солонгос явсан.
Солонгост хэрхэн цагийг өнгөрүүлжсэн тэрхүү зургуудаа ингээд оруулсан байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээрээ бас л яг те өөр хүмүүстэй ингээд hangout Солонгост hangout хийж байгаа, Солонгос хоол мол идж байгаа те бингсэн өндөр идж байгаа ч гэдэг юм уу тиймэрхүү зургуудаа ингээд оруулаад тэгээ caption-д нь болохоор юуны зургийг оруулсан ингээд Солонгосын далбааны зургийг оруулаад яг Солонгост байгаа гэдгээ илтгэхэд те ингээд Солонгосын далбааны зургийг оруулчихсан байсан. За тэгэнгүүт хүмүүс энэ дээр тухайн үед бас те Hailey Selena Gomez-ийг дуурайж гин Hailey-тэй одоо Selena-тай өрсөлдөж гин гэж одоо үзсэн байгаа. Ягаад вэ гэхээр Selena өөр улсад те Лондонд өөр улсад ингээд найзуудтайгаа энэ төр байгаа гэдгийг харуулангууд яг дуурайгаад би ч гэсэндээ өөр улсад байгаа гэдэг те нэг би ч гэсэндээ одоо өөр улсад Солонгост байгаа гэдгийг харуулж байгаа юм шигээр ингэж яг адилхан өдөр хэдхэн цагийн дараагаар яг адилхан тооны зургнууд те 11 зургатайгаар ингэж оруулсан байна гэж тэгэж баахан хүмүүс бас тухайн үед ярьжсэн. За энийг бол би өстой жинхэнэ reach гэж бодож байгаа. Тэгээ үнэхээр солиод зүйл байгаа зү юу гэсэн үг юм бэ? Тэгээд ямар ч холбогдлогүй ми бодлоор ямар ч холбогдлогүй те хүн одоо Hailey Солонгост байгаа зураг хийсэн байна. Selena London байгаа зураг хийсэн байна. Like how is that related? You know? Юусе холбоотой юм шиг надад бол санагдахгүй. Гих мэдчлэн манайхан энэ хоёрын фэнүүд бол те өстой юунаас өндөгнөөс хайна гэдэг шгэлтэй бүх юмнаас л өөг хайгаал за энэ хоёр өстой яг аль нь руугаа яаж ийн за одоо энэ хин энийг дуурайж ийн яах вэ ямар юмн дээр одоо бас ингээд драма гаргаад ирэх үү хитэлээ гэл ингээл бүр ингээл binocular-аар харж байгаа юм шиг ингээд сууж идэм шиг байна те тэгээд одоо энэ хоёрын драма л хідэж дуусахгүй нь ойлгомжтой та нар ч мэдж байгаа би ч мэдж байгаа everyone knows те тэгэхээр одоо хэдүүлээ дараагийнхаа тэгээ дараа нь энэ хоёрын дунд ямар драма гарч ирэхийг хүлээгээд суужъя. За манайхаа хэдүүлээ сая одоо Hailey Selena Gomez-ийн тухай ярьсных бас сая хальт Benny Blanco-г mention хийснийх Benny Blanco-гийн тухай нэг ховж яриад байгаа окей. За Benny Blanco-гийн тухай гэснээс бүр яг үснийхэн тухай ярих гэж байгаа юм. За би түрүү хэлсэнтэй Jennifer Aniston-ийн яг тэр нэг одоо үснийхаа продуктнуудыг ингэж промот хийсэн тэрхүү бичлэгэн дээр яг Jennifer Aniston ингээл Benny Blanco-гийн үсийг нь засаад байжсэн гэд. Тэгсэн чинь манайха нэг хэсэг байсан заяа. Яг ингээл Jennifer яг Benny Blanco-гийн яг үсэнд нь яг өөрийнхөө продуктыг ингээд түрхчгээд л ингээл засаж масаал ингээл аргашаагаар ингээд болгож байжсэн баггүй. Тэгсэн чинь яг тэр арзаасан үсийг нь заяа open bubble гэсэн юм шиг үсийг нь заяа. Ингээд аргашаагаа ингээд жоохон ингээд боогж байгаа юм шиг болгоод ингээд яасан чинь нэг хэдхэн секундэд үнэхээр potentialтай харагдчихлаа шүү манайхаа. Нэрээ жоохон handsome харагдаа явчихсан заяа. Айгүй хайтайхан царайтай харагдаа явчихсан нөгөөдөг чи. Үсээ ингээ хэрэг боох юм бол тэ нэг юм балер арзаасан юм биш. Үсээ ингээ боогоод ингэж мөнгөх ч юм уу тэ. Тэгсэн чи айгүй гой харагдчихлаа. Хүмүүс тэрийг харчгаад wait he has potential тэ хүй энэ царай мотой байгаад байгаа нь царайных нь биш байсан биш тэ энэ үсэнд нь байсан биш тэ үсээ яг одоо энэ Jennifer яаж байгаа шиг ингээд яг ponytail тэ үсээ ингээд боочхоо одоо эрэгтэй хүмүүсийн men bun энэ гэж яддаг шүү дээ тэгээд арт руугаа айгүй гоё боочих эсвэл ингээд бүр buzz cut хийгээд бүр ингээд юу аачих хусчих одоо хусхан ч юу юм бэ халзан болох бишээ зүгээр нэг айгүй жижигхэн болгоод ингээд тайрчдаг штэ тэ тийм гоё clean cut хийчих түүлстэйгоо харагдах юм наад балер буржсэн үс чин царай мата харагдуулаад идэх юм байна штэ тэ хальт сая хэдхэн секунд ингээ Jennifer-ийг ингэсэн байгааг нь харсан чи ёстой хөөрхөн харагдаж штэ ямар гоё handsome харагдчих ба энэ гэдэг тэ баахан хүмүүс тиймэрхүү комент биччихсэн байсан тэ гадар боо юм болоод oh my god Selena ингээд Benny-д хилээсээ ингээд үсээ яачих маачих гэж хилээд жоохон ингээд glow up хийлгээсээ энэ гэж баахан юм тавигдсан байсан. За тэгсэн чин манайхаа Benny Blanco тэр хүмүүсийн ярьсныг нь харсан юм уу яасан заяа өөрийнхөө шинэ hairstyle-ыг ингээд launch хийсэн ба хэдхэн өдрийн дараагаар окей. Ямар юу байсан гэж бодож байна hairstyle. Хүмүүсийн үсээдсэн шиг тэр ponytail эсвэл үсээ ингээд тайрчихсан байсан гэж бодож байна. No. Бүр хүмүүсийг зүгээр үнэхээр шоконд оруулж чадсан хүмүүс бараг ингээд харангуудаа зүрх нь хаагдсан баг заяа. Нэг хэсэг нь тэр чихтэй өөрийнхөө үсээр байгаа байхгүй бурж гараараа. Яг нөгөө тал нь хав халцсан болчихсон байсан манайхаа. Зүүн тал нь манайхаа. Зүүн тал нь ингээ тэр чигтээ shaved болчихсон, халзан. Нөгөө баруун тал нь ингээ бурж гараараа.
Хүмүүс шок те. What the fuck? Тэ Бэни бид нар чамайг үсээ ингээд янзлуулаа гэсэн ийм гоё болгоод те ингээд өөрийгөө арчлаад гоё glow up хийгээд гоё ийм ponytail хийх ч юм уу гоё ийм clean shaven болчих гэснээс биш чамайг ингээд балаарад те ингээд хоёр хуваагаад ийм гачин юм хийж гэж хэлсэн юм уу гэд хүмүүс бүр улам ингээд уурлаад те хүмүүс баахан комент чихэд is this rage bait? Тэ худлагаасаа ингээ хүмүүсийг уурлуулж ингээ үзэлт авах гээд байгаа юм уу? Is this rage bait? Худлагаасаа ингээ маяглаад байгаа юм уу? Гэдэг баахан тийм хүмүүс биччихсэн. Бөө юм болоод та худлаа хүмүүсийн ингээ дургу хүргэж үзэлт авах гэж байгаа юм байна. Тэнийг залуу малуу гэлээ. Өөстөө амар алуулчихсан заяа. За тэр нь болохоор шүү дээ нөгөө нэг айгу дотных нь найз байдаг шүү дээ хүмүүс ингээ энэ юу нэгэдэг одоо юу лээ gay одоо lover тэ өөрийнх нь ижил хүстэн найз залуу ингээд ингээ ярьдаг. Гэтэ тийм биш л дээ. Гэтэ тэгэж хүмүүсийн ярьдаг. Нөгөө нэг Lil Dicky гэж залуу байдаг штэ. Тэгээ энэ хоёр чинь нийлж байгаа бас нэг эмэгтэйд нийлж байгаа. Нөгөө Lil Dicky-гийнхаа их нэртэйгээ энэ гурав нийлж байгаа нэг подкаст явуулдаг штэ. Явуулаад эхэлчихсэн. Юу лээ Friends with Secrets жилөмдгөө нэг тийм подкаст явуулаад байгаа штэ. Би тэр тухай бас та нартай ярьжсэн. Яг тэр чинь нөгөө нэг Selena-гийн очоод Benny-гийн хөлийг нөгөө халтар хөлийг үнсдэг тэр подкаст шүү дээ. Тэр залуутайгаа заяа Lil Dicky, Benny Blanco хоёр complexing goat talk гэдэг нэг юм мэдрүүлэлт орсон байна л да ярьслага өгөөд. Тэгээ тэгхтээ тэрхүү шин лүкээ ингэж лонч хийсэн байна. Тэгэл хүмүүс тэр юмныхан доор баахан ингэж бичээдэлтэй ёстой тэнхтэж өгж энэ тэргээл бөө юм болсон. Тэгээ зарим хүмүүс болохоор энэ бол худлаа байна. Энэ үнэнгээсээ ингээ шейв хийчээгүй. Яг ингээ сайн харах юм бол та нар анзаараад харах юм бол яг тэр халзан байгаа хэсэгөө штэ тэр талынх нь яг энэ одоо дух мухны хэсгээр ингээд жоохон цав мав харагдаад байна. Наад чи ингээд bold cap зүүчгсэн юм шиг байна гэд яриадсан байхгүй юу? Одоо худлагаасаа одоо чинь кино минон дээр халзан болж тоглохын тулд ингээд үнэнгээсээ үсээ шейв хийхгүйгээр ингээд нэг халзан болгож харагддаг юм хуйх зүүчдэг штэ тий. Тим юм яриад байгаа байхгүй юу? Bold cap зүүчгсэн байна. Ингээд тэр талтаа гэд хүмүүс ярьчихсан байсан. За тэгсэн чинь манайхан тэр нь үнэн болж таарсан. За юу. Яг тэрхүү лүкийг бүрдүүлж өгсөн stylist болох Lily Eve гэдэг энэ эмэгтэй өөрийнхөө Instagram дээр гарч ирээд яг тэрхүү үеийнхэн зургнуудыг ингээд хингүүтэй одоо энэ бол ингээд bold cap байсан гэдгийг нь одоо зарласан байгаа. Яг тэр үеийнхэн тийм одоо makeup энтрийг нь хийж байгаа зургийг нь оруулчихсан байсан. За тэгсэн чинь нөгөө Lil Dicky-гийн чинь эхнэр нь болох нөгөө нэг Kristen гэдэг эмэгтэй яг тэр доор нь бас ингээд юм бичээд өөстөө мундаг айгу мундгаар ингэж те энэ юу хийсэн байна. Мейкапыг хийсэн байна. Үнэхэр үнэмшилтэйгээр те ингэж хийсэн байна дэргээд тиймэрхүү юм биш ч гэсэн байсан. За тэгээд ер нь ингээд те хүмүүст дийлүүлсэн байгаа. Энэ нь бол зүгээр л bold cap байсан. Яг үнэнгээсээ байна ингэж өөрийнхөө нэг талын үсийг хусаагүй гэдгийг ингэж ил болгосон байгаа юм аа. За тэгээд хүмүүс бас жоохон ч гэсэндээ те санаа нь амарсан байгаа. Ашгүй те балаараад нэг гачин юм хийсэн байсан. За гэхдээ ер нь бол те ядаж ингэж тийм балаа сонголт хийгээг нь болсон байна. Гэхдээ бидний үгэнд ороод наад үсээ янзлаад нэг бол айгу жоохон болгож тайруулаад нэг бол ингээ гоё ponytail хийчихээ гэдэг айгу хүмүүс гадуур ярьж байгаа. Би гэхдээ нэр үнэхээр тэрийг нь хармаар байна манайхаа. Нэрээ тэгэх юм бол Benny Blanco бас жоохон glow up хийх боломжтой юм байна лээ. Бас нэлээд handsome харагдчихсэн шүү. Ингээ жоо мон те ингэж гарч марж ирээд айгу айтайхан залуу шиг харагдчихсан. За манайхаа хэдүүлээ дараагийнхаа хов живрүүгээ орцгоё. Дараагийн мэдээлэл маань Taylor Swift-ийн хурмынхын талаар байна. За Taylor Swift-ийн хурм нь бол одоо тун удахгүй бүр үнэхээр тун удахгүй болох гэж байна. За тэгээд улам л их мэдээлэл гарч ирж байна. Улам ингээд ойлгомжтой болж байна. Хаана болох вэ нэрээ гэдэг те. За Taylor Swift-ийн хурм ингээд хүмүүс бүр яг гэрсэн одоо engaged болсныхан дараа хүмүүс ярьж байгаа нь болохоор өө энэ бол айгүй те private хурим байх болно, intimate зөвхөн ойр дотныхоо хүмүүсийг одоо ингэж уурсантэй ийм цомхон хурим болно энэ төр гэж яриад тэ Selena Gomez-тэй адилхан тийм болно энэ төр гэж яриадсан чи яг үнэндээ бол бүр яг тэрний бараг зүгээр эсрэгээр 180 эргүүлсэн юм шиг. Тийм одоо том нүсэр хэмжээний хурим болно гинэ манайхаа. Бүр тэр битгий хэл юугаач одоо фэнүүдийгээч урьж магадгүй тийм том хэмжээний хурим болох гэж байгаа юм байна. Окей, юун тэр цомхон момхон жижигхэн хурим no, окей. За, бүр та нарт би хэлжсэн надаа яг Knicks-ийн тоглолдог газар. Knicks-тэй сагсан бөмбөгийн багийн өөртөөхөн тоглолдог arena болох Madison Square Garden гэдтэй энэ arena-г болохоор World's Greatest Arena гэж бүр ярьдаг. Дэлхий дээр хамгийн шилдэг одоо тийм стадион гэж ярьдаг.
Тим тодотголтой маш олон хүний судалтай 20,000 хүний судалтай байхаа. Ийм том стадионыг түрээсэлж авч байгаад Taylor Swift хурмаа хийж байгаа юм байна. Isn't that crazy? Тэгээ бүр үнэхээр хүмүүс бол энийг сонсоод шоконд орсон. Тэгэд энэ нь болохоор ингээд баг багаар ингээд жоохон ингээд хүргэгдээдсэн байхгүй яригадаад тэгээ Madison Square Garden хийх гэж байгаа байж магадгүй энэ төр гэл яригадсан. Гэтэ одоо бол бараг л юу явах гэж байгаа юм шиг л манайха. Бараг л батлагдчихсан юм байна лээ. Үнэхээр яг Madison Square Garden болно гэд. За тэр битгий хэл бид нар одоо аль хэддэх өдөр хийх вэ гэдгийг хүртэл мэдээд авчихсан заяа. Хүмүүсийн тооцоолж байгаагаар болохоор энэ нь бол бараг л баталгаажчихсан мэдээлэл гэж байгаа юм. 7 сарын 3-нд гэж байгаа байхгүй юу? 7 сарын 4-ний өдөр чинь болохоор Америкийн хувьд айгүй том баярын өдөр байдаг шүү дээ. 4th of July гэдэг Америкийн Independence Day буюу тусгаар тогтносон одоо өдөр байдаг. За тэгээд тэрийг бол ингээд Америкчууд амар нүсэр тэмдэглэдэг штэ. Тэгээд яг тэр өдрүүдээр угаасаа ингээд 7 сарын 4-өөс л яг тэр 7 хоног бол те нэлээд тийм баярын уур амьсгалтай байдаг. Яг тэр өдрүүдээр хийх гэж байгаа гэсэн. 4th of July weekend гэж аахгүй 7 сарын 4-ний тэр одоо амралтын өдрүүдээр ингэж хийгднэ гэдэг ийм мэдээлэл гарсан ба. За тэгээ яг албан ёсны яг 20-ны өдөр болохоор 7 сарын 3-нд гэж зарлагдчихсан байгаа юм байна лээ. Тэгэд яасан бэ гэхээр одоо манай хотын mayor заяа хотын дарга болох Мамданы одоо ийм зүйлийг хэвлэл мэдээллийн үеэр хэлжсэн байхгүй. Саяхан ч одоо өнгөрсөн 7 хоногт. Тийм одоо тэ Нью-Йорк бол угаасаа айгүй юм ачаалттай хот байдаг. Манай хотод те ингээд дандаа янз бүрийн том нүсэр ивентүүд ингээд зохион байгуулагдчихэдэг. Тийм учраас манай хот бол ингээд дасчихсан ийм том ивентүүдийг зэрэг хийхдээ дасчихсан. Одоо сайн Никсийн одоо баяр болоод өнгөрлөө, parade болоод өнгөрлөө. За тэгээд World Cup болж гин. За түүнээс гадна одоо удахгүй 4th of July болох гэж гин. За түүнээс гадна Америкийн одоо 250 жилийн ой болж байгаа. Тэгээ Америкийн 250 болох гэж гин. За түүнээс гадна Taylor Swift-ийн хурим болох гэж гин. Энэ том ивентүүд нэгэн зэрэг болох гэж байна гэд ингээ хэлсэн заяа. Тэнгүүд хүмүүс ингээд wait энэ Мамданы ам алдаад хэлчихвүү те хэлж болохгүй зүйлийг ингээд ам алдаад хэлчихвүү эсвэл ингээд Taylor Swift-ийн багийнхан энийг зарлж болно гэж одоо хэлсэн болов гэд айгүйх ингээд шоконд орсон. Гэхдээ ямар ч гэсэн ингээд Мамданы хэлчихэж байгаа байхгүй юу? Taylor Swift-ийн хурим болтой ингээд яг 7 сарын 4-ний тэр баярын үеэр болно гэдэг нэг хэлчихэж байгаа. Яагаад гэвэл яг зэрэг болно гэж хэлчихсэн учраас. За тэгээд айгүй инээдтэй яг тэр үеэр нь хөтлөгч одоо сурвалжлагч асууж байгаа байхгүй юу? Сэтгүүлч та сая хэллээ шүү дээ Taylor Swift-ийн ингээд хурим болох гэж байгаа гэд тэгээд та Taylor Swift-ийн хуримд өргөцсөн үү? Та явах уу гэж асуусан гэсэн чинь Мамданы no тэг би өргөдөөгүй очихгүй. Гэтээ тэр хоёр асуудалтай ингээд хуримд нь амжилт хүсье гэсэн нэг тийм зүйлийг хэлж байгаа нь бол харагдчихсан. За тэгээд угаасаа энэхүү одоо MSG дээр Нью-Йорк хотод ингээд 7 сарын 3-ны өдөр болох гэж байгааг нь бол ингээд бараг батлагдчихж байгаа энтэй аль биесээр. За тэгээд энэхүү MSG дээр болох хурим нь нийтдээ 20 сая долларын одоо төсөвтэй байгаа гэсэн. 20 сая доллар what the fuck тэ ийм их хэмжээний мөнгөөр одоо бүтэх хурим юм байна. За тэгээд Лос Анжелест одоо яг одуудын хуримыг тэ ингэж зохион байгуулж явдаг wedding planner хүн болох Mark Seed гэд энэхүү хүн одоо яг Taylor Swift-ийн хуримыг гардан ажиллаж байгаа юм л үйл ажиллагаа одоо ивентийг нь. Тэгэд энэ хүн бол ингээд үнэхээр их хэдэн сарын туршид тэ ингээд хуримд нь зориулаад ингээд бүх юмыг organize хийгээд ингээд plan хийгээд явж байгаа гэсэн. Тэгэд ингэж байгаа байхгүй юу? Энэ том arena MSG гэдэг энэ том arena-д ийм хурим хийхийн тулд тэгэд тэр чинь одоо стадионы ийм угаасаа стадион юм чинь ингээд дундаа яг голдоо нэг юм заалтай ч юм одоо тайзтай За тэгээд тэр хажуугаар нь стадион омор гэдэг үл ингээл баахан суудлууд байгаа шүү дээ. Тэрийг хуримны venue болгож өөрчлөхийн тулд маш их цаг хугацаа хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Их цаг хугацаа маш их одоо ийм detail өдрүүд ингээ хэрэгтэй. Тийм учраас ойролцоогоор яг тэрэнд зориулж засал чимэглэлээ хийгээд ингээд өөрчлөхийн тулд хэдэн өдөр орно. За тэгээ хурим нь болно. Хуримынхаа дараагаар тэр бүх зүйлээ буцаагаад ингээд буулгаад буцаагаад стадионын хэлбэрт оруулна гэхэд бол маш олон өдрүүд хэрэгтэй. Тэгэхээр энэ бол зөвхөн нэгэн өдөр дотор, хоёрхан өдөр дотор болох зүйл бол биш ээ гэж хэлж байгаа байхгүй юу? Тийм учраас та нар зүгээр боддоо 6 сарын 29-ноос 7 сарын 6-ныг дуустал Madison Square Garden дээр ямар ч тоглолт, ямар ч тэмцээн одоо хуваарлагдаагүй байгаа юм байна лээ.
ингээ хов хоосон. Яагаад вэ гэхээр Taylor Swift-ийн хуримданд зориулаад. Тэгээ яг тэрхүү wedding venue гэ тэг яг одоо хурмаа хийх яг тэрхүү одоо хэсгээ venue-га болохоор яг заалан дээр тэгээ тайзан дээр одоо ингэж барьж бүтээн гэж байгаа байхгүй юу. За түүнээс гадна одоо бас нэгэн ийм хурамч тайз тэрэн дээрээ нэмээд одоо dance floor болгон тэг бүжгийн талбай болгоно. За түүнээс гадна ингээл одоо reception хийх учраас одоо хоол унд идэх учраас тэр мэрийг нь бас ингээд зохицуулах хэрэгтэй ингэж юмнууд засах хэрэгтэй гэж ярьж байгаа. За тэгээд ингэж ярьсан яг тэр тайзан дээр одоо venue-гээ ингэж гаргаад бүтээгээд засаад гэхдээ одоо стадионыхан дээр баахан зэрэглүүдийн суудаг суудлууд байгаа шүү дээ тэрийг болохоор одоо байхгүй болохын тулд ч гэх юм уу одоо venue-ийнхаа нэг хэсэг болохгүй тул ингээд тэр чигт нь ингээд гэрлийг нь асаахгүй яг тэр audience-ын гэрлийг нь асахгүй хав харанхуй болгоно тэгээд зөвхөн яг тэр гэрлээ болохоор яг тайзан дээр буюу тэр wedding venue хэсэг дээр нь байлгах болохоор шууд audience руу харахад зэрэтлийн суудаг ингээд суудлууд руу харахад бол пит харанхуй байгаа болохоор тэр суудлуудыг олж харах боломжгүй. Тэгэхээр яг л нэг тийм яг тайз нь л яг өөртөөх нь хурмын тэр venue болж байгаа гэсэн үг гэж ийм зүйлийг ярьсан. За тэгээд хүмүүсийн зүгээр таамаглаж байгаагаар болохоор хин чин Taylor Swift-ийн ер нь стайл нь одоо цомгуудынхын стайлыг харсан ч гэсэндээ өөрийнх нь ер нь хувийнх нь стайлыг харсан ч гэсэндээ ер нь аюу тийм floral тэг баахан цэцэг мэцгийн оруулахтай түүнээс гадна аюу нэг тийм үлгэрийн юм шиг юмнуудад аюу дуртай байдаг шүү дээ. Taylor Swift нэг тийм үлгэрийн юм шиг засал масалттай. Тийм учраас тиймэрхүү одоо элементүүд бол яг хурмынхан засал дээр орж ирэх байхаа гэж одоо хүмүүс таамаглаад байгаа юм лээ. Гэхдээ угаасаа бид нар бол энийг аль биесээр мэдэхгүй шүү дээ. Яг хурим болоод өнгөрсний дараа л бид нар бол олж мэднийг ямар шохон засал чимгэлтэй байсныг. За ямар ч юм бол үнэхээр амар хайптай байгаа хүмүүс одоо oh my god тэ ямар шохон байгуулаа яах болоо ийх болоо ямар гоё засал хийх болоо бүр ингээ Madison Square Garden тэ ийм гайхалтай аренад хийх гэж байгаа юм байна. Юу энэ төр цомхон хурим гэдсэн чинь харин ч эсэргээрээ ийм том агуу хурим хийх гэж байгаа юм байна. Тэр гэл хүмүүс бол айгүй хүлээлттэй байгаа. За тэгээ бас нэг юм болсон манайхан бүр саяхан одоо 2 хооны юм заяа 6 сарын 21-ний өдөр гиг үнтгэн ингээл юугаар хэвлэл мэдээллээр сошиал медиагаар юм дургуунууд гараад ирсэн заяа гэсэн чи oh my god Taylor Swift хурмаа их гэж юм хурим одоо өнөөдөр болж байгаа юм шиг байна гэл бөө юм ингээд тарчихсан заяа. Тэгэл баахан хүмүүс плажтай хүмүүс ингээл те костюм пижакентэй хүмүүс ингээд зураг мургнууд ингээд тархаад тэр нь болохоор шүү дээ те яагаад вэ гэхээр Taylor Swift уул нь бол Нью-Йоркод амьдардаг шин Нью-Йорк хотод амьдардаг гэхдээ Taylor Swift чинь өөрөө нөө нэг юунд Rhode Island гэдэг тэрхүү мужид бас юутай ахгүй яг нэг тийм байшинтай эзэн газартай. Окей, тэрэн дээр нь байдаг аюу гой тийм байшин энэ төр байдгийн байна лээ. За тэгсэн чинь яг тэр хаваар нь Taylor Swift-ийн яг тэр байшин байрладаг тэр хэсгээр ингээд гиг үнтгэн айгүй хүмүүс ингээд ирж байгаа плаж энэ төр хүмүүс ч гэсэн хүмүүс ингээд ирээд те ингээд одоо ивент болох гэж байгаа юм шиг нэг тийм юм харагдсан байгаа юм. Тэгээ тэр үе тэр зургнуудыг ингээд папараццахаа авчихсан. Тэгээд ингээд цацчихсан. Тэгсэн чинь яг Taylor Swift-ийн гэрийнх нь хажууханд болохоор хүмүүс хүүе Taylor Swift одоо хурмаа хийх гэж байгаа юм байна шүү дээ. Тэр MSG энэ төр хурмаа ингээд энэ худлаа юм байна. Худлаа хүмүүсийг төрөгдүүлэх ингээд үйл ажиллагаа байсан юм байна. Яг одоо ингээд хурмаа гэртээ хийх гэж байгаа юм байна. Тэр Rhode Island-д тэрхүү эдлэн газар дээрээ ингээд цомхон хийх гэж байгаа юм байна гэдэг гим зүйл гарч ирээд бөөн шуугаан болсон байгаа. За гэхдээ тэр нь бол үгүй байсан. Манайхаа худлаа байсан. Гэхдээ хүмүүс ингээд бодоод байгаа тэр нь юу нээсэн байж магадгүй гэд. Bachelorette party тэ ганц би эмэгтэйчүүдийн сүүлийн одоо тэ одоо ганц би эмэгтэй байх хүмүүсийн үйлчлэг хэлээд шүү дээ тэ. Тэр bachelorette party байж магадгүй гэж хүмүүс ингээ үзээд байгаа юм. Тэгээд яг нэг баахан плаж өмссөн эмэгтэйчүүдийн зураг байгаа даахгүй. Тэрнээс хүмүүс за энэ эмэгтэйчүүд одоо аль нь Selena Gomez байна вэ те. Тэгхэл юм бол энийг бол ингээ бид нар баталчихна. Яг юу нэ вэ? Bachelorette party мөн байна гэд. Яг тэр угаасаа Selena Gomez чинь Taylor Swift амар best friend нь шүү дээ. Тэгэхээр угаасаа иймэрхүү bachelorette party янз бүрийн тиймэрхүү одоо хуримтай холбоотой бүхэл юмнуудад нь байх ёстой. Тийм учраас хүмүүс яг нэг яж хаад энэ эмэгтэйчүүд нь бүгдээр аргашаага харцсан болохоор хүмүүс ингээ хэлж чадахгүй те. Яг үнэхээр энэ Taylor Swift-тэй холбоотой Taylor Swift-ийн bachelorette party мөн үү биш үү гэд те. Тэгэд хүмүүс за Selena Gomez-ыг л хэдүүлээ олчих юм бол ингээ байна гэсэн мөн гэсэн үг энэ төр гэдэг хүмүүс хайх гад олох гэсэн. Тэгээд гэтээ миний л бодлоор л тэр зургуудаас харахад бол ерөөсөө Selena Gomez-тэй адилхан тэ хүн харагдаагүй.
Тэгээд ер нь энэ бол худлаа юм шиг үлээ. Гэтэ хүмүүс зарим нь бол те за энэ bachelor party биш гэлээ те одоо энэ Taylor Swift-ийн хуримтай холбоотой л нэг ивент байх те гэж хүмүүс бол үзээд байгаа. Гэтэ энэ бол ямар ч тийм батлагдаагүй зүйл байгаа шүү. За ямар ч гэсэн ингээд Taylor Swift маань тун удахгүй хурмаа хийж байгаа юм байна. Одоо нэг 2-7 хоногийн дараатай ингээд хурмаа хийх гэж байгаа юм байна. За тэгээд тухайн үед нь бол тэ зөндөө олон мэдээлэл гарч ирэх байх. Тэгээд тэр үед нь та бүхэндээ мэдээллийг хүргье. За манайхаа хамгийн сүүлийнхаа мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ мэдээний тухай бас яриад өгөөч гэж хүмүүс маш их одоо асуусан байгаа харагдсан сүүлийн үеүдүүд. Юу вэ гэхээр жүжигчин Anne Hathaway 3 дахь хүүхдээ тээж байгаа гэдгийг албан ёсоор зарласан байгаа. За тэгээд энийг сонсч хаад хүмүүс бол сошиал медиагаар бөө юм болсон баяр хүргээд тэ ингээд айгуу гоё одоо ийм мэдээллийг бусад хүргэсэн байгаа. За Anne Hathaway болохоор аль үшээний 2 хүүхэдтэй. За тэгээ одоо 3 дахь хүүхдээ ингээд тээж байгаа гэсэн үг. За тэгээд энэхүү одоо сайхан мэдээгээ 6 сарын 19-ний өдөр өөрийнхөө Instagram-аараа ингэж одоо дэлгэсэн байгаа юм. Айгүй хөөрхөн маягаар ингэж тийм байдлаар хүмүүс зарласан байна лээ. Нэг тийм жижигхэн reel хийчихсэн заяа. За тэр нь болохоор ингээл өөрөө яг гэртэл байгаа юм шиг байна. Гэрийнхаа нэг хэсгийг харуулчихсан. Тэгээд өөрөө анх ингээ бичлэг эхлэхэд болохоор нэг харагддаггүй байхгүй. Тэг ингээд яг камер руу алхаад ингээ ороод ирж байгаа юм. За тэгэж анх орж ирэхдээ болохоор яг гараараа одоо ингэчихсэн гэх юм уу те. Ингээд кросс хийгээд өөрийнхөө гизэг ингээ халахчихсан орж ирдэг байхгүй камер руу дүрсэнд. За тэгснээ яг гараа буулгаад ингээ гизээ харуулад ингээд байрдаг. Тэгсэн чинь ингээ гизэн цүдийчихсэн жирэмсэн байгаа нь харагддаг. Тэгээд ингээл инээгээл ингээл амар хөөрөөл баясаал те. Тэгээд ингээд гараа явж байгаа нь харагддаг. Юунаас камерны одоо энэ дүрснээс ингээ гараа явж байгаа нь харагддаг. За тэгээд ийм л нэг богинохон бичлэг байхгүй юу. За тэгээд энэ дээр болохоор Barbara Lewis-ийн Baby I'm Yours гэдэгтэй энэ дууг нь ашиглчихсан байсан. За тэгээд caption дээрээ болохоор X Baby I'm Yours X гэж бичсэн байхгүй тий. Яг л одоо энэ дууны үгийг ингээ ашиглчихсан те. Өө baby минь бяцхан үрмэнтэй би бол чинийх шүү гэсэн нэг тийм одоо утгатайгаар ийм caption тавьчихсан байсан. За Anne Hathaway чинь өөрийнхөө нөхөр Adam Shulman гэдэг одоо энэхүү бас л жүжигчин залуу байгаа нөхөртөөгөө 2012 онд гэрэлсэн шүү дээ тийм. За тэгээд энэ хоёр хүүхэдтэй хоёулаа хүү. За нэг нь одоо том хүү нь болохоор Jonathan гэдэг хүү байгаа 10 настай одоо. За тэгээд хоёр дахь хүү нь болохоор Jack гэдэг хүү байдаг одоо 6 настай. За тэгээд энэ хоёр гэхдээ яг анх хүүхэдтэй болж эхэлж байхдаа бол хэцүү байсан юм байна л одоо infertile буюу тийм асуудалтай байсан. Ингээ хүүхдээ ерөөсөө тээж олж чадахгүй айгуух тийм асуудалтай байсан юм байна лээ. Тэгээд тэр тухайгаа ч гэсэндээ Anne Hathaway айгуу тийм одоо илэн далангуу тухайн үедээ ингэж хүмүүст хүргэжсэн. Яг өөрийнхөө хоёр дахь хүүгээ олцоход тэ Jack-га ингээ тээж явах үедээ тэрийгэ зарлах үедээ Instagram дээрээ ингээд одоо өөрийнхөө асуудлыг дэлгэж ярьжсэн. За тэр нь болохоор тэ ингэ бичсэн байдаг. For everyone going through infertility and conception hell, please know it was not a straight line to either of my pregnancies. Sending you extra love гэж бичсэн байсан. За тэр нь болохоор тэ одоо яг надтай адилхан иймэрхүү тэ infertility буюу хүүхэд олж чадахгүй байх тэ одоо ингэж хүүхэд тээж чадахгүй байх иймэрхүү асуудалтай ингэж байгаа эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд бол тэ миний хувьд бол миний одоо 2 pregnancy 2 жирэмслэлт бол хоёулаа ерөөсөө айгүй амархнаар болсон зүйл бол байгаагүй те. Надад айгүйх асуудлууд гарч ирж исэн. Тийм учраас та нар бол ингээд бараг чадна шүү те. Sending you extra love та нарт ингээд те хайр хүргэе энэ гэсэн ийм зүйлийг ингэж хэлж хүмүүст яг өөрөө асуудлуудтай байсан гэдгийг ингэж зарласан байдаг. За түүнээс гадна айгүй харамсалтай зүйл нь 2024 онд энэ уулын жирэмсэн байсан. За тэгээд юу яасан? Хүүхдэн зулбсан байдаг. Гэх мэтчлээ ер нь бол айгүй тийм хүүхэд тээх тал дээр бол айгүй асуудалтай юм байна лээ хин Anne Hathaway. Тэгсэн ч гэсэндээ бүр энийгээ даван туулаад те ингээ 2 хүүхэд төрүүлчихсэн. Тэгээ одоо ингээ 3 дахь хүүхдээ тээж байгаа болохоор it's a big deal. Тэгээ үнэхээр ингээ эцэгхийн хувьд бол айгүй гоё зүйл байгаа. Айгүй гоё мэдээ байгаа. Тийм учраас ингээд бүгдээрээ те манай Musical Girl channel-ийн бүх үзэгчдийнхаа өмнөөс ингээд Anne Hathaway болон нөхөртөн те Adam Shulman хоёрт ингээд баяр хүргье. 3 дахь хүүхдээ тээж байгаа юм байна. Baby I'm yours. Тэг яагаад ч юм би ингээд
Anne Hathaway жирэмсэн болсон гэдэг тэ 3 дахь хөстэй жирэмсэн болсон гэдгийг сонсоод яагаад ч юм надад охин байх та гэдэг нэг тийм мэдрэмж орж ирсэн. Тэгээд би яг үнэхээр Ванга мөн байна уу зөв байна уу үгүй юу гэдгээ хэдвүлээ бас хэдэн сарын дараагаар олж мэдцгээе. Тэгээд та нар маань гэсэндээ бас хөвгөлтэй байхаа үднэстэй доор комент бичээрэй. Та нар юу гэж бодож байна? Охин гэж бодож байна уу? Хүү гэж бодож байна уу? За Anne Hathaway pregnancy гэснээс манайхаа энэ дэлмаараа нэг зүйлийг яриадах одоо нэг fake news-ийг debunk хийгээд заяа. Юу гэхээр саяхнаас бас над руу айгүй хүмүүс ингээд Instagram-аар явуулаад энэ үнэн үү гэд асуугаадсан байхгүй. Тэр нь болохоор Rihanna-г жирэмсэн тэгээ бүр жирэмсэндээ хоёр ихэр хүүхдийг тээж байгаа гэдэг ийм одоо мэдээлэл гараад ирчихсэн байсан. Тэгээ бүр нэг тийм ultrasound-ны зураг байгаа байхгүй юу? Эхоны зураг тэгээ тэр эхоныхон зурган дээр яг одоо хевлээд нь хоёр ихэр хүүхдээ байгаа юм шиг тийм ultrasound-ны зураг байгаа юм. Тэнгүүтээ Rihanna ингээ бичсэн гэдэг аахгүй юу? I'm eating for 3 people now гэчихсэн. Би одоо 3 хүний өмнөөс идэж байгаа гэсэн нэг юм одоо тавиад ингээд Rihanna зарлсан гэдэг аахгүй юу? Тэгээ би угаасаа энийг анх хараад л худлаа гэд мэдсэн. Ягаад тэгэхээр яаж ч бодсон манайхаа Rihanna хизээч хэрв жирэмсэн басан байсан ч гэсэндээ хизээч өөрийнхөө тэр ultrasound-ны тийм нандин зургаа тэ эхоныхоо нандин зургийг хизээч дэлгэхгүй байхгүй юу? Never. That is not Rihanna. Rihanna бол хизээч тийм зүйл хийхээр хүн биш. Тэгээд 3 удаа өмнө нь жирэмслэхдээ ямар байдлаар зарлж илаа да. Тэгээд нэг удаад нь болохоор Super Bowl дээр зарлж исэн, нэг удаад нь Met Gala дээр зарлж исэн. Тэгээд ерөөсө тийм нандмэндийн зургуудаа харуулдаггүй. Гигүнт нилээн одоо юу гэндээ 6-7 сар болцоход аль үшээ 6-7 сартай тээчгээд тэгээд ингэж зарладаг штэ. Хизээж ийм нандин зургуудаа бол ингээд Rihanna хийхэр хүн бол биш. Тэг би угаасаа хараал худлаа гэж мэдчихсэн. Тэгээ угаасаа хүмүүс энийг нь худлаа гэдгийг нь одоо баталсан байгаа. Яагаад вэ гэхээр одоо энэ хүү ultrasound-ныхан зураг ирсэд энэ эхоныхан зургийг нь та нар ингээд Google-ээр reverse image search гэж хийж болдог шүү дээ. Тэр зургийг нь ингээд Google руу оруулаад хаанаас гарч ирсэн зургийн тэрийг нь харж болдог. Тэгсэн чинь тэр зураг нь шүү дээ 2014 оны 5 сарын 22-ны өдөр авахгдчихсэн ultrasound-ны зураг байгаа байхгүй юу? Гэх үедчлээ ингээ хүмүүс бол угаасаа худлаа гэдгийг нь одоо баталсан байгаа. Тэгээ угаасаа Rihanna хаагуурч тэгж зарлаагүй өөрийнхөө Instagram, TikTok, X, ямар ч өөрийнхөө social media платформуд дээр иймэрхүү зураг мураг пост тавиагүй байсан. Угаасаа л тэгэл зүгээр нэг өөр хүний гаргаж ирээлт нэг худлагаас сэвчсэн юм баахан хүмүүс түрээд хідэн сая үзэлтүүдийг аваад ингээд хүмүүс итгэчихсэн явж ирсэн мэлээ. Тэгэхээр манайхаа let me debunk it here өөрийнхөө үзэгчдэд хэлэхэд худлаа шүү. Энэ бол fake news байсан. Та нар маань битгий итгээрэй. За манайхаа өнөөдөр та бүхэндээ иймэрхүү мэдээллүүдийг хүргэхээр бэлтгэсэн байна. Тэгээд энэхүү ховж өвөд маань та бүхэнд таалагдсан байх гэж бодож байна. Гоё сонин содон ховж өвөд байсан байх гэж найдаж байна. Тэгэхээр хөвчлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа болонгаараа цааш хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Баяртай.